Би Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн. Мэргэжлэр одоо улсад 20 жил ажиллаж байгаа. Хуулийн ажил хийгээд. Тэгээд би өчигдөр 2016 оны 3 сарын 15-ны өдөр авилгатай тэмцэх газарт нэг өмгөөлөгчийн хүсэлт гаргасан юм аа. Тэгээд тэр хүсэлттэй холбоотой асуудлаар та бүхэнтэй санал солилцох зайлшгүй шаардлагатай байгаа учраас би энэ хэвлэлийн баг хурлыг зарлан хуралдуулж байна. Гол үндсэн санаа нь гэвэл миний бие бол Монгол Улсын их хурлын гишүүн Баттуулгын өмгөөлөгчөөр ажилладаг. Баттуулга гишүүнд холбогдсон тухайн гишүүнийг холбогдуулан байцаасан нэг хэрэг байгаа. Шинэ төмөр замын төсөлтөй холбоотой энэ хэрэг. Тэгээ энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа учраас өөрийнхөө үйлчлүүлэгчийн одоо эрх зүйн байдлыг дээрлүүлэх тухайн гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нотлох үүднээс зарим нэг нотлох баримтыг өөрийнхөө одоо эрүүгийн байцааны шийдэх хуулийн 41-р зүйл заасан өмгөөлөгчийн эрх үүргийн хүрээнд цуглуулж тэгээд энэний баримтыг бол гаргаж тавьж байгаамаа. Би өөрийнхөө цуглуулад мөн өөрөө дүгнэлт хийгээд гаргасан энэ авилгатай тэмцэх газарт өгсөн баримтандаа бол туйлын итгэлтэй байна. Эннийхээ төлөө бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийгээ бол юуны түрүүнд хэлэх ёстой. Тэгээд ямар хэрэгтэй холбоотой юм бэ гэдгийг бол та бүхэн ерөнхийдөө бол мэдж байгаа. Тэгээд энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ер нь бид нэр огт дуграагүй хэргийн байдлыг цаашаа одоо үргэлжлүүлэхэд нь хүндрэл учруулахгүй байцааны шийдэх ажиллагаанд бол ямар нэгэн байдлаар саат хийхгүй гэдэг үүднээс бол бидний зүгээс ямар нэгэн тийм одоо асуудал тавиад ч юм уу шууган гаргаад илүү популизм хийж оролцоогүй. Гэтэл одоо хэрэг өнөөдөр ингээд 5 дахь сардаа орж ийн. Ерөөсөө явж байгаа ахиц байхгүй, урагшлаагүй. Тэгээд нэг юмыг тойроод ингээд эргэлдээд идэг. Тэгээд чум юу хийгээд байгаа нь ойлгомжгүй байсан учраас би өөрөө бас хуульч хүний хувьд цагдаагийн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээгээр тусгуулах үүднээс тэгээд зарим нэг материал имийг бол гаргаад ерөнхийдөө бол энэ явагдаж байгаа үйл ажиллагаа бол хууль бус байна гэдэг дээр нэг гаргалгаа хийсэн юм аа. Энэ гаргалгаагаа та бүхэнтэй хуваалцъя гэж ирсэн. За тэгээд гол асуудал бол цагдаагийн байгууллагын одоо хууль бус нэг үйл ажиллагаатай холбоотой эхлээд энэ асуудал бол яригдж байгаа юм. Сая энэ 2016 оны 2 сарын 24-ний өдөр авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Батолзуу гэдэг хүн Energy Resource Rail гэж компани захирал Оюунбат гэдэг хүнийг баривчилсан байдیں۔ Мөрдөн байцаагчийн хууль ёсны тогтоол гараад тухайн хүнийг баривчлаад ганц удагт буюу 461 дугаар ангид саатуулсан. Тэгээд маргааш нь ямар ч ойлгомжгүй шалтгаанаар нөгөө хүний чинь цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд суллаад гаргаад авцсан байдгийг. Тэгээд энэ юу болоод яагаад ийм юм болов гэдэг дээр бид нэр дүгнэлт хийгээд тэгээд би өөрт байгаа материалынхаа хүрээнд бол тодорхой хэмжээгээр судлаад ингээд үзэхэд үнэхээр бол ноцтой баримт бол энэ дээр гарч ирж байна. Тэгээд энэ тухайл гол нь ярих гэсэн. Energy Resource болон Energy Resource Rail компани буруутай хууль бус үйл ажиллагаанаас болоод одоо ингээд нэг эрүүгийн зохиомл хэрэг бий болоод нийгэмд айдас хүч төрүүлээд ингээд бас буруу ойлголт төрүүлээд явж байгаа учраас та бүхнийг одоо нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд миний хувьд гэвэл өмгөөлөгчийн одоо хууль ёсоор олгогдсон эрхээ эдлээд тэгээд би энэ асуудлыг тавья гэсэн. За ерөнхий санаа нь бол юм байна. За тэгээд гол миний ярих гэсэн асуудал гэвэл би баримтаар ярина. Та бүхэнд сая нэг баримт тарааж өгсөн байх. Энэ баримт бол яг дараалалаараа болсон үйл явдлын дараалалаар байгаа. Тэгээд яг хамгийн одоо төгсгөлд нь бол яаж ангидагдж байгаа вэ гэдэг дээр би мэргэжлийн одоо талаас нь ярих гэж бодсон юм аа. За энэ шинэ төмөр зам буюу 1800 км төмөр замтай холбоотой асуудал бол хоёр хэсэгт санхүүжилтийн асуудал хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь юу вэ гэхээр Energy Resource Rail компани олон улсын тендер зарлаад сонгон шалгаруулалт хийгээд Samsung S&T гэдэг компанийг шалгаруулад өөрсдөө тэгээд анхны санхүүжилтээ хийгээд тэгээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байдаг. Хоёр дахь санхүүжилт нь гэвэл засгийн газраас олгогдсон 200 сая доллар байдгийг. Тэгээд энэ хоёр санхүүжилтийн ийм зөрүүтэй имийг эхлээд та бүхэн ойлгоод авах хэрэгтэй. За тэгээд болсон явдал юу вэ гэдэг дээр одоо нотлох баримтын хүрээнд би ярих гэж байна.
За ингээд шинэ засгийн газраас 2012 оны 11 сарын 3-ны өдөр 121-р тогтоол гараад тэгээд 2012 оны 5 сарын 161-р тогтоолыг засгийн газрын тогтоолыг тогтоолоор Energy Resource Rail компанид одоо төмөр зам шинэ төмөр замыг барих концессийн эрх олгосныг улсын эдийн засгийн нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтц гэж үзээд төрийн мэдээлэл шилжүүлэн авч төрийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтын дор барьж байгуулах нь зүйтэй гэсэн ийм тогтоол шийдвэр гарсан. Ингээд концессийн гэрээгээр нэгэнт олгочихсон байсан имийг улс буцаагаад Energy Resource болон Energy Resource Rail компаниас буцаагаад ингээд авахар болж байгаа концессийг. Концессийг нь авахдаа тухайн компани урд нь одоо ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Хичнээн төгрөгийн зардал гаргасан байна вэ гэдэг дээр ажлын хэсэг томилоод хүлээж авах нь зүйтэй тэдний хийсэн ажлыг. Ингэжээс дараа нь бол цаашаа төрийн өмчөнд хүлээж авсны дараа тухайн компанид одоо оногдох хичнээн төгрөгийн хөлсийг эргүүлэх мөнгийг хичнээн төгрөгийг одоо улс эргүүлж олох ёстой гэснийг тодорхойлсны дараа шинэ төмөр замын ажлыг цаашаа үргэлжлүүлэхээр ийм шийдвэр гарсан байдаг юм аа. Тэгээд энэ хугацаанд ерөнхий сайд Алтан хувигийн 65 тоо захирамж гараад засгийн газрын 161-р тогтоол хүчингүй болсон учраас энэ компаниудын төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг шинээр байгуулах тусгай зориулалтын компани хөрөнгө оруулалтанд тооцох эсвэл буцаан олгогдлоор хилцээр хийгээд шинэ хөрөнгө оруулалт босгохыг одоо ажлын хэсэг даалгасан байна. За ингээд 2013 оны 1 сарын 26-ны өдөр засгийн газрын 28 дугаар тогтоол гараад Монгол улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессийг Монголын төмөр зам компанид олгосон байдаг ХЭК-ад. 2013 оны 1 сарын 2-нд барилгын ерөнхий гүйцэтгэгчийн APC гэж одоо гэрээг Energy Resource компани өөрийнхөө 02 тоотоор тухайн үеийн зам тээврийн яамны сайдаар томилогдсон байсан ажлын хэсгийг ахлагч ганц хүд явуулсан байгаа. Энэ баримт дээр бол одоо та бид бүхний одоо яг энэ завсранд би хэлэх зайлшгүй шаардлагатай. Энэ баримтан дээр хамгийн гол нь Energy Resource компани олон улсын тендер зарлаад тэр тендерээс хятадын 3 компани Солонгосын 1 компанийг шалгаруулад эцсийн дүгнэлтээ хийхдээ бол Солонгосын Samsung корпорац буюу Samsung STN гэж компанийг шалгаруулсан байдаг. Тэгээ өөрсдөө шалгаруулад тэднийхтэй бол ингээд барилгын ажил эхлүүлэх тухай зөвшөөрлийн нөгөөд ажлыг ингээд явуулж байтал засгийн газрын тогтоол гараад ингээд улсад төмөр зам эргээд ирж байгаа учраас нөгөө шалгаруулсан компанид төр ажил гүйцэтгэх ажлыг төр зогсоогоод ингээд хүлээсэн ийм байдалтай нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгээ эндээс юу ажиглаж гин вэ гэхээр Батулга Гансүх нар бол өөрсдөө тухайн үед зам тээврийн яамны сайд орлогч сайдаар ажиллаж байхдаа Samsung компанийг сонгон шалгаруулад тэгээ эднийхийг бол өөрсдөө ингээд олж ирээд тэгээ үйл ажиллагаагаа явуулж одоо дундаас нь хамтран мөнгө зарсан гэдэг асуудал бол үгүйсгэгдэх баримт юм байна. Энэ баримтыг би одоо та бүхэнд харуулъя. Энийг хэрвээ өөрсдөө бололцоо байдаг бол энэ баримтыг та бүхэн хуулбарлаад авах хэрэгтэй. Миний хувьд бол ганцхан хувь байгаа учраас энэ баримтыг одоо хувьлаад тарааж болсонгүй. Energy Resource компани ингээд сонгон шалгаруулсан тухай энэ баримтыг хараад авбал одоо зүйтэй байна. Тэгээ та бүхэн энэндээс бол яг дүгнэлтээ хийхэд бол илүү тодорхой болно гэдгийг хэлэх гэсэн. За цаашаа явъя. Тэгээд ажлын хэсэг 2013 оны 3 сарын 16-ны өдөр засгийн газрын хуралдааны 13 тоо тэмдэглэл гараад төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоо хянах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн байгууллагуудыг төлөөлөн оролцуулах нь зүйтэй гэсэн гэж одоо 3 яамны тушаал гарах тийм одоо даалгавар өгсөн байдیں۔ Үүний дагуу 3 сарын 29-ны өдөр 3 яамны хамтарсан тушаал гараад хөрөнгө оруулалтын өрөөл Energy Resource-ийн гүйцэтгэсэн ажлыг хянаж дүгнэж баталгаажуулах тэгээд засгийн газрын хуралдаанд эргүүлэн танилцуулахыг одоо даалгасан юм шийдвэр гарсан байдیں۔ Үүний дагуу 2013 оны 4 сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн ажлыг 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung ST компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар широо гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээж авлаа гэж гардаг байхгүй юу? 96.6
93.6 тэрбум төгрөгийг бол зарцуулаад бид нар үйл ажиллагаа явуулсан гэж Energy Resource компани юу яасан байдаг? Өөрсдөө бол энэ тооцоо гаргаж өгсөн байдаг. Гэтэл яг үнийн хэрэг дээр 29.9 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг ажлын хэсэг хүлээж авсан байгаа байхгүй. Тэгээд хүлээгдэж байгаа гүйцэтгэл нь 9 тэрбум төгрөг байна гэж сүүлд нэмсэн байгаа. За ингээд 2013 оны 5 сарын 4-ний өдрийн засгийн газрын хуралдааны 21-р тоод тэмдэглэлээр засгийн газрын гишүүд дүгнэлтэд танилцаад ухаан худаг гашуун сугаад чиглэл төмөр замын суурь бүтц барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээг цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж зам тээврийн яамд дагалгасан байна. Үүний дагуу бол зам тээврийн яамнаас ажлын хэсэг гараад Energy Resource болон Energy Resource Rail компаниуд хамтран суугаад 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгсэн байна. Ийм учраас бол одоо ингээд гэрээн дээр бол энэ талаараа заая гэд гэрээн дээр тодорхой зааж өгөөд ингээд концессийг шилжүүлж авсан байна. За үүнтэй холбогдуулаад нэгэнт одоо төрийн өмчид тэр концессн шилжээд тэдний хийсэн ажил нь шилжээд ирж байгаа учраас хийсэн ажлыг санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлаад төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг хамтарсан өргөжүүлсэн ажлын хэсэг гараад ингээд хүлээгээд авдгийн. Тэгээд яг Energy Resource компани дээр очиод нөгөөх баримтуудыг чинь за 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгсэн гэж та нар хэллээ. Гэтэл 29.9 дээр нь нэмэх нь хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн 9 сая төгрөгөд 38 сая төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн байна. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил хайдсан бэ гэд ингээд тэрний анхан шатны баримт материалыг үзье гэхлээр гаргаж өгөхгүй элдвэр саат хийгээд үүнээс болоод төрийн өмчийн хороо болон Energy Resource Rail компани зам тээврийн яамны хооронд үйл ойлголцол үүсээд тэгээд ингээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд энэ нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм аа. Тэгээд төрийн өмчийн хорооноос болохоор яадаг юм бэ гэхээр бид нар одоо анхан шатны баримтыг үзье гэхлээр Energy Resource болохоор бид нар бол одоо мөнгийг маань энэ 93.6 тэрбум төгрөгийн маань буцааж өгсөн тохиолдолд та бүхэнд санхүүгийн анхан шатныхаа баримт материалыг өгнө. Үзүүлнэ. Одоо бол та нар зөвхөн үзмээр явбал манай ажлын байран дээр ирээд хараа гэсэн тийм утгатай мэдээлэл тухайн үеийн Energy Resource компани захирал Батцангил болон Оюнбат нар ингээ явуулсан байдیں۔ Тэгэхээр төрийн өмчийн хорооноос уучлаарай. Тийм юм байдгүй маа. Нэгэнт Монгол улсын төрийн өмчөд хүлээгээд авахар болсон бол бид нар эхлээд баримт материал аваад тухайн үнийн дүн нь 93.6 тэрбумд хүрж байгаа бол бид нар энийг засгийн газар тайлагнаа та нар мөнгө авах ёстой. Тийм учраас баримтаа өг гэж шахдаг. Баримт бол гаргах бололцоо байхгүй. Бид нар бол үзүүлэх юм алга. Одоо хоолунд идсэн, нисэх онгоцоор ниссэн, бусдад одоо янз янзаар одоо бас мөнгө төгрөг зарцуулсан. Ийм учраас бол бид нар санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт байхгүй гэдэг нэрээр одоо хүртэл 2016 оны 3 дугаар сарын 15 өчигдрийн би орой 18 цагийн үед 17 цаг төрийн өмчийн хорооно холбогд хүмүүсээс лагуулсан. Одоо хүртэл 55 тэрбум төгрөгийн материалыг өгөөгүй байдаг байхгүй юу? Тэгээд энэ яагаад одоо өгөгдөхгүй вэ гэхээр бидний мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдмэгц хуулбарлага авах бололцоотой гэж л одоо Оюнбат захирал нь яриад идэв. За үүн дээр бол хуулийн байгууллага зөв ажиллаад мөрдөн байцаагч өөрийн дотоод итгэлээрээ тухайн халбогдох асуудлыг үнэлээд авилтын тэмцэх газрын мөрдөн байцаагч Батуул Зүй гэдэг хүн ерөөсөө энэ хэрэг дээр бол Оюнбат үнийн дүнг нэмэгдүүлсэн байх талтай юм байна. Ийм учраас энэ хүнтэй холбоотой асуудлыг шалгах хэрэгтэй байна. Оюнбат нь улсыг онцлог хэмжээгээр залилан эхэлсэн. Засгийн газрыг залилж ийн л гэсэн үг шүү дээ. Энэ хэргийнхээ улмаас өөрөө оргон зайлж болзошгүй. Холбогдох асуудлаар дахин гэмтэрэг үйлдэж юм уу баримт материалыг засаж залруулж магадгүй. Мөн одоо дахин одоо ямар нэгэн байдлаар бол гэмтэргийн шинжтэй үйлдэл гаргахаас сэргийлээд 2016 оны 2 сарын 24-ний өдөр цагдаа хорсныг цагдаагийн байгууллагын одоогийн цагдаагийн тэргүүн комиссар Чингис тэргүүтэй одоо цагдаагийн удирдлагууд Яаран сандран очоод мөрдөн байцаагч ахлах комиссар Батуул Зүйгийн гаргасан барилцлагатай тогтоолыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллагын бол яг тогтоолыг үндэслээд хүнийг хорьсон байхад цагдаагийн чухам ямар аргаар
тэр хүний гаргасан нь мэддэхгүй ингээ гаргаад аваа явуулсан байдаг. Тэгээ би энэ хэрэг дээр бол тэр Батболзуу мөрдөн байцаагч нэг гараараа гаргацгаад нөгөө гараараа буцаагаад энэ хүнийг одоо оруулцгаад буцаагаад суллана гэж байхгүй гэж бодож байна. Тэгээ энд бол цагдаагийн оролцсон байна. Тэгээд яагаад оролцсон бэ гэдэг дээр ингээд хараад ажиллаад байхад бол энэ 93.6 тэрбум төгрөгийн материалаас ерөөсө 38 тэрбум төгрөгийн одоо үнийн дүн бүхий ажлыг Energy Resource Rail компани хүлээлгэн өгөөд үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй байгаа. Тэгсэн мөртлөө 93.6 тэрбум төгрөгийн одоо үнэлгээ бүхий материалыг хүлээж авсан гэж та бүхэн гарын үсэг зураач. Тэгээд бидэнд энэ мөнгийг буцаагааж олгооч гэж одоогийн байгаа засгийн газар сайхан бэлэг засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогт нартад бол одоо шаардаад одоо хүртэл ингээд энэ одоо жоохон босромог үйл ажиллагаа хийгээд яваад байна л да. Үнэндээ бол Energy Resource компани өнөөгийн байдал бол маш хүнд байгаа. Гадаадаас маш хэмжээний зээл авчихсан байгаа. Зээлийн өөрийнх нь одоо эргэн төлөгдөх хугацаа нь 2017 оны 3 сарын 29-ний өдөр. Энэ төлөгдөхөөс өмнө энэ хүмүүс ямар нэгэн байдлаар ингээд тодорхой баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж игээд одоо улсаас мөнгө салгачих. Энэ цаад хийгээд байгаа хүн нь бол Батбулга байна. Гансх байна. Батцая гэж тухайн үе төрийн нарийн эмчийн дараагаар ажиллаж байсан хүн байна. Liberty Partners компани захирал Хамбат байна. Ийм хүмүүсийг бол ямар нэгэн байдлаар эхлээд далд хийж авъя. Тэгвэл бид нар мөнгөө одоо олж авахд ямар нэгэн саад учрахгүй маа гэсэн санаа барьж ийн л гэж ойлгохдохоор байгаа байхгүй юу. Тэгээд энэ 55 тэрбум төгрөг нэгэнт одоо үнэхээр ажил хийгээгүй юм бол та нар 38 тэрбум төгрөгн дээрээ бол асуудлаа шийдвэрлүүлээч. Яагаад 93.6 гэж яриад явдаг юм бэ? Төрийн өмчийн хорооны удирдлагаас шаардаад асуугаад учрыг нь олъё, бид дахиад та бүхэн туслая, тодорхой хэмжээгээр нэмж юм үгүй одоо асуудлыг зохицуулъя гэхэлэр үнэхээр нэмж өгөх материал байхгүй байдаг. Тэгсэн мөртлөө 93.6 тэрбум төгрөг улсаас авах гээд ингээд зүтгээд байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд хамгийн их голлох үүрэг оролтод оролцож байгаа хүн бол манай Монгол улсын одоогийн цагдаагийн дарга Оринцон дөржин Чингис гэж хүн бол холбоотой гэж үзэхэр байгаа юм. Тухайн үед 1989 онд Оросын дотоод явдлын яамны академик Монгол улсын цагдаагийн хурандаа төр мандах Чингис нар хамт төгссөн байдаг. Төр мандах нь Баян Хонгор аймагт 10 жилийн сургуулийг од жаргалтай МСС-ийн захирал од жаргалтай нэг ангид төгссөн. Тэгээд анх танилцах үндслэл нь Чингистэй танилцах үндслэл нь бол 2000 оны үед эрүүл мэндийн яамны сайдаас Нямдава гэж хүн тендер зарлаа. Тэр тендертэй холбоотой асуудал Нямдавагийн үед зарлагдсан тендер дээр МСС ороод бас нэг булхай үйлдэл хийгээд энэ дээр нь бол асуудлыг Чингис шалгаж байсан. Өөрийнхөө ангийн хүүхдэд төр мандах нь одоо туслаад хоёр ангийн хүүхдэд хооронд нь уулзуулад тэгээд анх эхлээд энэ хэдийн хооронд нь танилцсан асуудал үүссэн байдаг юм аа. Тэгээд үүнээс хойш бол одоо миний лав ажигласнаар би Чингистэй бас тодорхой хэмжээгээр танил, бид нар олон жил бие бинийгээ мэдэх, бие бинийгээ ажиглаж байсан улсууд. Миний л ажигласнаар бол одоо Чингис 2000 оноос хойш бол одоо МСС-с салсангүй. Тэгээд энэ нь бол нэг ангийн хүүхдүүдийн тийм гурвалжин холбоо болоод одоо тэгээд энэ ингээд цаашгаа үргэлжлээд тэгээ Оюнбат гэж хүн бол өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлыг онцгой хэмжээгээр нэмэгдүүлээд улсыг хуурж залин мэхлэх тийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгээ энийгээ дарж болцохын тулд 55 тэрбум төгрөг буюу 40 орчим сая төгрөгийг улсын их хурлын гишүүн Батбулга зам тээврийн яамны сайд байхдаа Гансх одоо дараа нь зам тээврийн яамны сайд байхдаа энэ хүмүүс бол нийлж ашиглаад нэр бүхий 5 хүн өөрийнхөө дансан шилжүүлээд авцсан байна гэдэг яриаг гаргаад анх эхлээд энэ юм чинь нийгэмд бужигнаад хэлсэн. Та бүхэн сэтгүүлчд бол яг энэ талаар сайн мэдлэгтэй байгаа бах. Гэхдээ жирийн олон түмэн ойлгохгүйгээс болоод маш хэмжээний мөнгийг одоо тэр хүмүүс залилаад идсэн байна, улс шиг хөрөөцсөн байна гэдэг асуудал ойлголт одоо олон түмэнд төрсэн байгаа учраас энэ бол худлаа юм шүү. Тэр 55 тэрбум төгрөг бол ерөөсөө улс гаргаагүй, улсад тэр Оюнбат зүгээр л үнийн нэмэгдүүлээд ийм мөнгийг авах гээд ямар нэгэн болохотой үйлдэл хийгээд байгаа болохоос биш.
яг энэ нөгөө хэлэх юм бол энэ мөнгө бол одоо тэгж гараад яваад тэгээ тэрийг нь 5 хүн дансандаа аваад идэж уугаад ингээ явуулсан юм бол байхгүй. Тэгэхээр нийгэмд бол буруу ойлголт төрүүлсэн юм гараад байна. Яг үндэ хэлэх юм бол тэр Samsung компаниг бол хэн ингээд оруулж ирээд тэднэртэй ажиллаж байгаад тэрийг нь одоо байгаа засгийн газар нь үргэлжлүүлээд аваад явсан бэ гэдгийг та бүхэнд ойлгохоор баримтыг би сая энд гаргаж тавилаа. Монгол улсын засгийн газараас ерөөсөө 400 сая Америк доллар гаргах болцоотой байна. Энэ мөнгө бол одоо мөнгөний эхний хэсэг бол 200 сая долларыг нөгөё. Гэхдээ энэ нь бол хөгжлийн банкнаа дамжигдаад төрөөс оруулж байгаа хувь хөрөнгө болохоос биш MCS-ийн одоо авсан мөнгийг бол буцааж төлөх гэсэн утгатай тийм юм биш шүү. Тэгэж өгөөгүй юм шүү гэж даалгаад зам тээврийн яам даалгаад хөгжлийн банктай хамтарсан гэрээ хийгээд тэгээд олгогдсон мөнгө байдгийн. Гэтэл энэ мөнгийг бол одоо бид нар авах хэрэгтэй байсан гэтэл бидэнд өгсөнгүй. Үүнээс болоод одоо тэр мөнгийг нь бол бидэнд өгөхгүйгээр тэр Samsung ST компанитай нийлээд залилжглаа гэж Баттулга нарыг буруутгаад яваад байгаа юм чинь энэ юм байна. Үнэн хэрэгдээр бол тэр хөгжлийн банкнаас бол гарсан тэр мөнгө нь тодорхой гэрээтэй хяналт нь бол одоо маш өргөн хүрээнд тавигддаг хяналттай ингээд явж байгаа мөнгө юм аа. Энэс бол тэр яриад байгаа дураараа тэр 55 тэрбум төгрөгийг бол гаргаж ирсэн нь бол нөхөгдөх ёсгүй юм аа. Гэтэл энийг бол нөхөх ёстой, эндээс өгөгдөх ёстой. Гэтэл бидний мөнгийг өгөхгүй өөрсдөө аваад тэр 55 тэрбум төгрөгийг залилжглаа. 40 орчим сая долларыг залилжглаа гэд ингэж асуудал яригадад явдаг. Тэгээд энэс болоод одоо яг үнэндээ бол нийгэмд одоо маш их хэмжээгээр одоо буруу ойлголт төрөөд ингэж яваад байгаамаа. Хэрвээ Оюнбатыг онцгой хэмжээгээр улсыг залим эхэлсэн ийм гэмтэрэг үйлдсэн байна. Өөртөө байгаа материалыг бол нуун дарагдуулж байна гэд мөрдөн байцаалтын шатанд үзээд тэгээ тухайн хүнийг баривчлах хүртэл арга хэмжээ авсан нь өөрөө бол олон улсад бол маш их онцгой одоо олон улсын сонирхлыг татж байгаа. Mongolian Mining Corporation гэж байгууллагын хувьд гэвэл заавал Гонконгийн биржид бол манай Оюнбат ингээд баривчлагдлаа хуулийн байгууллагад шалгагдж байна гэдгийгээ бол мэдээлэх баримт болж өгөх ёстой байдаг. Гэтэл одоо тэглэгүүгээр Яаран Сандран тэр од жаргал Чингис гээд цагдаагийн байгууллагын дарагтай нийлээд тухайн хүнийг яарвчлан гаргаж салгаж авна гэдэг бол одоо онц ноцтой хэрэг юм а гэдгийг бол заавал хэлэх ёстой гэж бодож байна. Та бүхэн энэ хаан банкны юугаар ороод ингээд хараарай. Өнөөдөр бол MCS компани Mongolian Mining Corporation компани зээл бол 600 сая доллар байгаа. Энэ зээл нь бол тухайн одоогийн байдлаар ихэд 312.6% тийм одоо асар их хэмжээний тийм өөрийн дарамт үүсгэн тийм хэмжээний зээл одоо юутай байна хүүтэй болж гараад ирсэн олон улсын бүр зах зээл дээр бүр тодорхой болоод Bloomberg дээр энийг мэдээлээд Bloomberg болохоор одоо 0.4% Гонконг доллараар энэ Mongolian Mining Corporation компани хөрөнгө үнэлэгдэж байна. Эдгээр бол одоо дампуурлын ирмэг төрсэн байна. Хэрвээ одоо MCS зээлээ одоо төлөхгүй бол энэ 312.6% хүрчгээд байна гэдэг ийм мэдээлэл гарсан байдаг. Тэгэхээр энийгээ бол эдгээр дарахын тулд бол ямар ч аргаар хамаагүй одоо ер нь мөнгөө бол олж авъя. Тэгээд өөрсдийнхөө өрийг даръя. Тэхийн тулд бид нар одоо хууль бус юу ч хийсэн хамаа алга гэж бодож зүтгэж байгаа юм шиг харагдаж байна. Миний сонсчоос 468 тэрбум төгрөгийг Монгол банкнаас сая өнгөрдөг онд өгсөн байдаг. Тэр мөнгө болохоор нөгөө АСЕМ-ийн уулзалтанд зориулж өгсөн юм шиг байна. Гэтэл одоо АСЕМ-ийн уулзалтын нөгөө барилга байшингуудын тэр мөнгө дээр нь нөгөө засмал зам тавьсны 90 тэрбум төгрөг. Одоо тэгэхээр 93.6 тэрбум төгрөгийг иймэрхүү маягаар ингээд авчихна гэж бодоод ингээд зүтгээд тэхийн тулд Баттулга нарыг гүтгэж энэ хэрэгт холбоотой гэдэг одоо олон түмнийг бол ингээд анхаарлыг нь өөр дэшээ сарниулаад зарим нэг худалдагдсан сэтгүүлчдээр дамжуулаад сонин зүгээр л дуртай мэдээлэл цагдаагийн байгууллагын шидэд байгаа шүү дээ. Өөрсдийнхөө нэг ач холбогдолтой биш мэдээллүүдийг тэрийг ингээд нэг буруугаар ойлгоод ингээд амар сенсацсэн юм гаргаад ингээд яваад байгаа. Яг мэрэгжлийн хуульчтай ярилцаад яг мэрэгжлийн үүднээс энэ мөн үү биш үү гэдээ ингээд яриад явж ирсэн бол асуудал өөр байх байсан.
Тэгээ одоо яг өөрөөсөө мэхэнтэй гэдэг шиг ингээд унцглаа. 93 тэрбум төгрөгийг бид нар заавал авах ёстой. Гэхдээ бол бид нар 55 тэрбум төгрөгнийх нь материал нь алга. Тийм учраас та бүхэн материал байхгүй ч гэсэн өг гэж төрийн өмчийн хорог одоо шахаж байгаа. Иймэрхүү тийм үйл ажиллагаа явагдаж байгааг харагдаж байна. Энэ дээр бол Монгол улсын засгийн газар бас тодорхой хэмжээгээр өөгшүүлж байна одоогийн засгийн газар. Миний сонссноор бол түрүүний 7 хоногт хуралдсан засгийн газрын хуралдаан дээр протоколоор яригдсан байдгийн байна. Чум ямар хүрээнд яригдсаныг мэдэхгүй. Европын сэргээн босгол төгслийн банкнаас МСС авсан зээлийг бол төлж өгөх зүйтэй торгуультай төлөгдөхөөр болоод байна. Ийм учраас бол торгуулийн асуудлаар тусдаа хэлэлцээр хий. Одоо энэ 93 тэрбум төгрөгийн төлөе гэсэн тийм утгатай яриа явагдсан байдаг. Учраас би одоо нэгдүгürt би иргэн хүний хувьд, хоёрдугаар татвар төлдөг хүний хувьд, гуравдугаар тэгвэл хуульч хүний хувьд бол ийм зөв бус байдал байж болохгүй гэж үзээд тэгээд материалаа судлаад энэ гаргалгаа гаргаад тэгээ өөрийнхөө хэлсэн үгэн дээр бол би хариуцлага хүлээнэ гэд 100% хүлээнэ гэдгийг мэдэгдээд авилтаа тэмцэх газарт би өргөлөө өгсөн юм аа. Яг ийм холбогдолтой асуудлаар энэ асуудлаар. Гэхдээ энэ асуудлаар өгтөө би бас өөртөө нэмэлт баталгаа хамгаалалт байх ёстой гэсэн үүднээс энэ материалыг олон түмэнд танилцуулъя. Та бүхэн одоо нийгмийн хариуцлага ухамсарлаад олон түмэнд түгээж өгөөч. Миний хувьд бол мэргэжлийн ажлыг хийя гэсэн ийм л одоо юмыг бол та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За цаашдаа яаж өрнөж болох вэ энэ асуудал гэх юм бол бид нар одоо энэ Монгол улсын цагдаагийн дараагаар ажиллаж байгаа засгийн газар томилогдоод ажиллаж байгаа энэ Чингис гэдэг хүн албан тушаалаа өгөөд бүдгэлжүүлж хагаад холбогдох асуудлаар шалгуулах ёстой гэж бодож байна. Энэ хүний ажиллаж явах хугацаанд тэгвэл удаа дараа янз янзын тийм одоо хэцүү хүндрэлтэй асуудлууд гарлаа. Тийм учраас бол энэ цагдаагийн даргын ажлыг төдөлжүүлж хагаад тухайн холбогдолтой асуудлаар хуулийн байгууллага одоо шалгаж өгөөч гэсэн ийм л хүсэлт гаргаж байна. Надад бол миний авилтаа тэмцэх газарт өгсөн материалууд энэ байна. Би энэ материалуудыг бол тухайн авилтаа тэмцэх газараас хураагаад авчихсан байгаа материалууд дээр бас нэмэлт болгоод гаргаад өгч байгаа юм. Энэ бүх юм бол одоо ингээд шалгагдах хэрэгтэй яг хуулийн дагуу. Хэрвээ ингэж шалгагдсан тохиолдолд бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээшлэн тухайн хүмүүс бол гин буруугүй болох нь тогтоогдно. Харин яг хууль бусаар ингээд мөнгө авах үед завдж байгаа Mongolia Energy Resource Rail гэдэг энэ компаниуд бол одоо хүнд байдалд орж гэмт хэрэг үйлдэл засгийн газрыг хууран мэхэлж онцгой хэмжээний хохирол уучруулахаар завдсан байна гэд түүн дээр бол одоо хамтран оролцсон, бүлгэлж хамтран оролцсон гэд хүндрүүлэх зүйл ангитаагаар шалгагдах тийм нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг л одоо та бүхэнд яг ойлгох гэсэн. Хэрвээ миний үг ямар нэгэн байдлаар одоо яг та бүхэнд сайн ойлгомжгүй байгаа бол материал гаргаж өгсөн материалын хүрээнд та бүхэн бас үзээрэй. Цувруулгаад би ингээд цуврал гаргаад хэлсэн байгаа. Тэ. Засгийн газар хүлээж авлаа одоо уучлаарай хүлээж агараа. Засгийн газар хүлээж авлаа гэд гэрээн дээр тусгачаад за одоо энэ материалуудаа улсад хүлээлгээд өгөө. Та бүхэн хийсэн ажлаа хүлээлгээд өгөө гэхлээр байхгүй шүү дээ гэдэг байхгүй. Энэ чинь хууран мэхэлсэн үйл ажиллагаа байхгүй юу? Дараа нь биш. Эхлээд хүлээгээд авъя гэхлээр чинь Монголын төмөр замын үйл ажиллагааг жоохон урагшлуулж явуулах, яаралтай хийгдэх ажил байгаа учраас зэрэгцүүлж явуулъя гэсэн. Ажлын хэсгийн анхны дүгнэлтэнд гараад бид нар материалуудтай танилцсан байна гэж байна. Ажлын хэсэг алдаатай ажиллах үндсийг нь Mongolia одоо тэр нөгөө Energy Rail гэж компанийн чинь өөрсдөө төрүүлсэн байгаа байхгүй юу? Итгэл төрүүлээд бидэрт материал байна. Та бүхэн ирээд үүс гэдэг. Гэхдээ мөнгөө өгчгээд ав. Ийм том мөнгөн дүнгийн ажлыг төрийн өмчийн хороо хүлээж авдаг ажлын хэсэг биш. Төр өмчтөө хүлээж авна. Төр өмчтөө хүлээж авах процесс нь одоо хүртэл явагдаж байна. Яагаад тэд нар одоо хүртэл төрд өмчөд хүлээлгэж өгөхгүй байгаа юм? Энийг өгөхгүй бол мөнгө нь өгөхгүй шүү дээ. Тэгээд ингээ асуудал ингээ 3-4 байдал үүсчихэд байгаа. Хянан баталгаажуулжээ гэж тухайн үед бол ажлын хэсэг үдсэн байна. Гэтэл яг миний өөрийн олсон хуульч миний уулж ирсэн материал дотор одоо хүртэл хянан баталгаажуулаагүй байна. Би үгийнхээ эхэнд хэлсэн 2013 оны 16 оны 3 дугаар сарын 15 буюу өчигдрийн 17 цаг гэхэд
төрийн өмчийн хороо бол одоо хүртэл бид аваагүй байгаа 55 тэрбум төгрөгийн нэмэр гэж мэдэгдсэн. Тэгэхээр би надаас энийг асуух биш, та бүхэн тэрийг яагаад одоо хүртэл өгөхгүй байгаа, яагаад авахгүй байгаа гэдэг төрийн өмчийн хороо болон МСС-ээс очиж асуух хэрэгтэй байхгүй юу? Бид нар хувийн компани одоо өөрсдийнхөө мөнгөөр үүсгээд түр шилжүүлсэн ажил тийм зорилготой биш байх та. Төмөр зам компани шилжүүлж авсаасаа Чингис Кодын мөнгөөр 250 сая доллараар энэ бодлого төлөвтэй хүмүүсийг төмөр зам үүсгээд эхлүүлчихэд тэгээ энэ мөнгөний маргаа одоо дуусаагүй байгаа. Тэгэхээр энэ мөнгөний Энэ мөнгөтэй холбоотой ямар ч маргаан гараагүй. Одоо зөвхөн энэ мөнгөтэй холбоотой ажил хийгдсэн байна гэдгийг энэ чинь 200 саятай холбоотой биш. Энэ нь бол тусдаа 1800 км-тэй явж байгаа энэ зам дээр улс мөнгөний өгсөй байсан. Энэ 267 км зам гэдэг чинь тусдаа урагшаа явсан зам. 1800 км-ийн 1100 км-ийн Чоо болсон хот хүртэл явж байгаа энэ төмөр 5-7-оос Чоо болсон хүртэл явах хэвээр энэ юмн дээр улс одоо нэг төгрөгч гаргаагүй байгаа. Би бас хуульч хүн учраас энийг бас яахын тулд тэр чинь 200 сая доллар чинь 287 км төмөр замыг 267 км төмөр замыг барих тэрбум долларын мөнгөний Монгол улсын төрөөс олгож байгаа хувь хэмжээ шүү. Энэ үйл ажиллагааг цаашаа явуулахад ингээ үргэлжлүүлэн явуулаарай гэж олгосон 200 сая доллар болохоос биш. Үгүй 1 км байтгаад зам тавигдаад одоо ингээд миний бодож байсан санаа зовоод байсан чинь яг очиод харсан шал өөр юм байлээ. Зам тээврийн одоогийн сайд нь хүртэл сонин дээр ярилцдаг гэсэн та бүхэн харсан байх. За юм байна. Баярлалаа.